За өнөөдөр Монгол улсын хурал улсын төсвийн хилцэж байна. Энэ төсөвтэй холбоотой олон шийдэх асуудал хуримтлагдсан байгаа. Түүний дотор Эрдэнэс 5 толгойн 1072 хувьцаатай холбоотой асуудал өнөөдөр зайлшгүй энэ төсөвтэй уялдаж ярьж шийдэл гаргах асуудлын нэг гэдэг нь энэ бол тодорхой болж нийгэм, олон нийтийн байгууллагууд, иргэд энэ 1072 хувьцааны ноогдол ашигын тухай, энэ 1072 хувьцааны эзэмшлийн тухай олон асуудал өнөөдөр төрийн бодлогын хэмжээнд шийдэх хамгийн шийдвэр гаргах асуудлын нэг болсон гэдэгтээ та бүгд санал нэг байгаа хаа. Монгол улсын их хурлын гишүүнийхээ хууль санаачлах бүрэн эрхийн хүрээнд энэ оны 3 дугаар сард иргэдээс худалдаж авсан Эрдэнэс 5 толгойн 1072 хувьцааг иргэдэд буцааж олгож Монгол улсын иргэн бүр өмч хөрөнгөтэй байх энэ үндсэн хуулийнхаа зарчмыг биелүүлэх бодлогын хүрээнд улсын хурлын тогтоолын төсөл өргөн барьсан. Энэ тогтоолын төслийг энэ төсөв баталгаатай холбогдуулж мөн түүнчлэн улсын хурлын гишүүний хууль санаачлах энэ бүрэн эрхийн хүрээнд энэ асуудлыг улсын хурлын чуулганд хилцүүлэх ийм саналыг би оруулж байна. Эрдэнэс 5 толгойн 1072 хувьцаа гэдэг энэ асуудал өнөөдөр нийгэмд олон шийдлийг хүсэж байгаа. Түүний дотор иргэдэд өмчлүүлсэн гээд байгаа. Тэр 1072 хувьцааны ноогдол ашгийг олгох асуудлыг энэ улсын төсвийн хууль хэлцэхүүгээр шийдье. Ингэж шийдэхгүйгээс болж энэ төрийн өмчөд ард түмнийг хяналт тавих, хяналтын механизм алдагдаж байна. Дээр нь бол 1072 хувьцаа гэдэг энэ төрийн өмчийн энэ бидний өмч хөрөнгөтэй байх энэ үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэх энэ бодлогыг энэ улсын хурал энэ төсвөөр зайлшгүй хэлэлцэж шийдвэрлэх асуудал байгаа. Энийг бид анхааралтай, бодлоготой ард иргэдийнхаа төлөө энийг шийдэх ёстой гэж бодож байгаа. Бид нар ноогдол ашиг байна гэгээд цонхны цаанаас шихэр додоож ийн гэдэг нь үлгэрээр 1072 хувьцааны ноогдол ашиг байна шүү гэдэг энэ асуудлыг удаа дараа ярьдаг, засгийн газраас ярьдаг, төрийн байгууллагаас ярьдаг. Гэтэл бид нар өнөөдөр энэнийг шийддэггүй, шийдлийг гаргаж ирдэггүй. Ийм учраас энэ 1072 хувьцааны ноогдол ашгийг ард иргэдтэй өмчлөх асуудлыг энэ төсвийн хуулийн хилцүүлэг зайлшгүй шийдэх ийм саналыг их хурлын гишүүний хувьд би гаргаж байна. Энийг яаралтай шийдэх ёстой. Бид 1072 хувьцааны 870 тэрбум төгрөгийг төмөр замд оруулсан гэдгийг бид албан ёсоор зарласан шүү дээ. Нүүрсний хулгайн үеэр энэ Эрдэнэс 5 толгойн 1072 хувьцаа, Эрдэнэс 5 толгойн хөрөнгө мөнгөний асуудал яасан бэ гэдэг энэ асуудал яригдахаар 870 тэрбум төгрөгийг иргэдийн ноогдол ашгийг төмөр замд оруулсан гэдэг. Тийм учраас энэ 1072 хувьцааны ноогдол ашигтай холбоотой түүнчлэн энэ иргэдээс худалдаж авсан 1072 хувьцааныхаа тэр 500 мянга гаруй иргэдэд энэ хувьцааг буцааж олгох асуудлыг энэ улсын хурал шийдэхийг би албан ёсоор дахин энэ хүсэлтийг хүргүүлж байна. Та нар өнөөдөр Монгол улсын үндсэн хуулийн 6-2 заасан тэр ард түмэн өмчтэй эзэн байх энэ үндсэн хуулийнхаа зарчмыг ч гэсэн биелүүлэх ёстой гэсэн ийм байр суурийн үүднээс өнөөдөр би энэ улсын хурлын чуулганд энд үг хэлж энэ хэлэлцэх дараалалд, энэ хэлэлцэх шийдэх асуудалд энэ 1072 хувьцааны ноогдол ашиг түүнтэй холбоотой асуудлуудыг энэ улсын хурал энэ төсвийн хууль хэлэлцэх үеэр шийдэхийг би хүсэж ийм хүсэлтийн дагуу өнөөдөр үг хэлж байгаа байна. Миний энэ хэлсэн үгийг хүлээж авч анхаарлаа хандуулна гэдэг та бүгд итгэлтэй байна.